Тэгэхээр эрчим хүчний тухай хууль нь өөрөө дулаан цахилгааныг хамтарсан нэгдсэн байдлаар зохион байгуулдаг 2001 онд батлагдсан. Гэтэл өнөөдөр ингээ 24 жилийн хугацаанд нийгэм цаг үе маань яаж өөрчлөгдсөн, Улаанбаатар хот яаж тэлсэн байгаа. Энэтэйгээр нийцэж өөрчлөгдөөгүй. За 15 бага хэмжээний өөрчлөлт орсон байгаа. Тэгэхээр эцэг гишүүнээр ахуулсан их хурлын ажлын хэсэг ажиллаад эрчим хүч дулааныг бол цахилгаан дулааны хууль гэж тусдаа салгаж байгаа. За дулааны хууль одоо ингээд бэлтгэгдээд танилцуулгадахаар их хурлаар орохоор бэлэн болох төгсөж байна. За үүн дээр ямар асуудлуудыг тусгайлан хууль болгож оруулж байгаа юм бэ гэхээр өнөөдөр дулааны ерөнхий зохицуулалтнаас гадна тэрийн асуудлаа олон талд харилцааг зохицуулахын тулд 462 журам. За эрх зүйн актаар нийлээд 800 орчим журмаар зохицуулж байгаа. Тэгэхээр энэ харилцаа нь юу үсгэж байгаа юм бэ гэхээр өнөөдөр бодит байдал дээр ерөөсөө аль нэгэн даргын үзмжээр юм уу, сайдын үзмжээр дуртай нь очиж журмыг өөрчилдөг, дуртай үн тарифыг тавьдаг. Тийм ойлгомжтой асуудал үүсдэг. Тэгээ энэ өөрөө иргэдийн амьдрал дээр яаж бууж ийнэ гэхээр шинэ орон сууц ашиглалтанд ороход мэдээлэл давуу болгон эрх мэдэлтэй хүмүүсийн хувийн хөрөнгөөр тавьсан дулааны шугам руу холболт хийхэд ямар журмаар зохицуулах нь тодорхойгүй. За тэрэндээ зориулсан ашиг сонирхлын зөрчил бүхий журмыг үүсгэдэг. За тэгээд тэр холболт хийхдээ бол одоо барилгын компани болон хувийн хэвшил за аж ахуй нэгж иргэдээс бол одоо 100 сая төгрөгөөс амандаа орсон тоогоороо тэрбум төгрөг хүртэл холболт авдаг. За энэ иргэдийн амьдрал дээр яаж үүж байгаа гэхээр байрны өртөг өсөж байгаа. Тэгээ эргээгээд энэ өөрөө ашиг сонирхлын зөрчил авилгалын том үүр урхаа болчихсон байж байгаа. Тэгэхээр журмын зохицуулалт нь өөрөө журмын зохицуулалт зөрчсөн хариуцлага, хуулийн хариуцлага хоёр асар ялгаатай учраас ийм асар том завхарлыг үүсгэх боломжтой учраас шинжлэх сонирхол байхгүй. Тэгэхээр энэ дулааны хууль, цахилгааны тухай хууль бол 8 улсын жишгийг судлаад нэлээд олон улсын жишгт нийцээд журмыг багасгаж хуулийн дээр тодорхой зүйлүүдийг заасан хуулиудыг оруулж ирж байгаа. Гэхдээ энэ эргээгээд тодорхой хэмжээний эрх мэдэл ашиг сонирхол бүхэн хүмүүсийн эрх шигийг нэлээд ноцтойгоор хөндлөнө гэж харж байгаа. Факт фикт бол үзүүлээд энэ хуулийн өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байгаа юм. Эрчим хүчний сайдын зүгээс одоо энэ хуулийн төлөв өөрчлөлтөөр яг ямар байна? Эрчим хүчний сайд, ажил суурин сайд бол энийг бол маш дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ хууль маань өөрөө өргөн баригдахаар одоо байнгын ороод ор хилцэгдэнэ. За тухайн үе зарчмын зөрүүтэй санал яаж орох вэ? Бас энэ хууль маань бүрэн утгаараа амьдрал дээр хэрэгжихэд хууль нь өөрөө батлагдахад ямар хөө асуудал болохыг бол одоо бид нар чуулганы үеэр л харна да. Дулааны төлбөрийг байрны метр квадратын хэмжээгээр тооцож төлдөг шүү дээ. Тийм. Хуулийн өөрчлөлтөөр нь яаж зохицуулж байгаа? Олон улсын жишг нь ямар вэ? Энд бас их олон төвөгтэй харилцаа байгаа. Жишээ нь байгууллага дээр бол кубээр нь авдаг. Гэтэл энэ за одоо 1.5 мегаватт хүртэлх дулааны их үүсвэрийг бол тусгай зөвшөөрлгүйгээр тэгээд эрчим хүчний зохицуулах хорооны дүрм журамд хязгаарлагдгүйгээр хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн дулааны станц нь дуртай үнэ тавьдаг зохицуулттай байгаа. За энэ орон нутг дээр ямар асуудал үүсэж байгаа юм бэ гэхээр сургууль, сумын захиргааны байшин, аймгийн захиргааны байшин дээр хувийн хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээний мэдээлэл эрх мэдэлтэй хүн дулааны станц бариад куб метрээр нь дуртай үнэ тавьдаг. За энэ өөрөө бас нэг томоохон эрсдэл үүсгэж байгаа. За тэрийг бол өөрөө төрийн өмчтэй авах гэхээр нэг талаас эрчим хүчний яам бол бүх сум орон нутгад хурж ажиллах бололцоогүй, хувийн хвшлийн оролцоог нээх ёстой. Гэхдээ нөгөө талд нь төсөвдөр ямар дарамт учирч ийнэ гэхээр за ямар ч гэсэн боловсролын салбарын орон нутгийн сургуулиудын нийт урсгал зардлын 70% нь дулааны зардал байдаг. Аимшигтэй тоо 70%. Тэгэхээр тэр чинь багшийн цалингаа яаж нэмэх вэ? Хизээ цонхоо солих уу? Тэгээд нөгөөх маань өөрөө дулааны тоолуурыг куб метрээр тавиад эхлэх юм бол дулаалгагүй байшин дээр маш их төсөвдөр ачаалт үүсэх эрсдэлтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нар нэлээд нэмэлт тодруулга хийгээд ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө талдаа бол нөгөө төр бүх юм руугаа орохгүйгээр хувийн хвшлийг орон нутагт дэд үтс тавих боломжийг нээж өгөх бодолтой байгаа боловч эргээгээд мэдээлэл даваа болон тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүмүүст бүр илүү боломж олох эрсдэлтэй байна. Тэр ер нь нөгөө талаасаа бол ард иргэдийн хувьд түрүүн тоолрын хувьд ярихад бол бид нөгөө эрчим хүчний дутагдал, эрчим хүч гэдэг маань цахилгаан дулаан, төрлийн эрчим хүчний дутагдлыг яриад байдаг. Гэтэл нөгөө хэмнэлт ерөөсөө хийдгүү нь бол бодит дүн. Дулааныг бол ерөөсөө цонхоо онгойлж байна, байшингаа дулаалахгүй байна. Тэгэхээр тоолуур тавьснараа эдийн засгийн эрчим хүчний хэмнэлттэй байх суурийг бас энэ дээр тавихаар зааж өгч байгаа.